Ямалтай өрөм тараг хийдэг юм Монгол аял байт юм байна. Энийг та бүхэнд танилцуулахаар явж байна. За ингээд тэр айлд очиад уулзцгаая. За энэ үхэнд Монгол. Your destination is on the right. Энэ хөөрхөн ингээд өхөр төрөний ийм их хийчихсэн байна. За сайн байна уу? Нараа юу те? За сайн байна уу? Цэцэг. За. Морь энтер дээрээс яг Монголд ирсэн юм шиг байна шүү дээ. Тий? Оо за. Баярлалаа. Оо яасан сайхан юм бэ. Өөрөө энэ талхыг барьд юм уу? Нөгөө өнөөгөөс агаад. Өнөөгөөс хөөрөлөө тэргээр орж бүгдээ. За. Улаанбаатар тахта хаана ажиллаж исэн гэлээ? Багнаар ороход. Тэгээд 22 онд тэтгэвртэй гараад. Тэгэл наашаа хөвгтүүд рүү. За сайн байна. За сайн байна уу? За сайхан үлцгэж байна. Сайхан үлцэн. За Сайхан. За таньж байна. Нараа. Нараа. Америкт хэр дасж байна да? Одоо яах вэ тэгээ байж лээ. Бид хоёр нэг Монгол маягийн юм humor ичлээ. Их санаатай ингээд үзэж байна. Аха. Тэгээ хиллээ тавиад явж л байна да. Ажил ихтэй байна хоёрдоо. Тэгнэ аж ахуй ажил бол бас амаргүй шүү дээ. Сэрвхтэрхэн байгаад ах юм аавс. Гэхдээ тэгтээ манай Монголын өвлийн дэргэд хамаагүй гоо намар шиг байгаа шүү дээ. 10 сар хайцсан байх юм. Тийм зүгээр намрын хажуу сар. Монголын бол өстө 10 сар шиг байгаа шүү дээ. Тий. Тэдгүр мэтгүртэй гарцгаачаа тэгээд ерөнхийдөө за хөгшүүлс гээд гимэн одоо тэн зүгээр суугаад алтай юм шүү дээ. Энийг өөр явангоо энэ тэр янз бүрийн юм хийдэг юм уу гэдээ орлоо. Тэгээ хүүхдүүд нэг юм боломжтой газар байна гэхлээр энэ зэрэг тэн дээр чинь тэгвэл тэр бүгдийг оролдъё гэх. Нэг хүн нэг хэдэн адуу байна, Монгол гэр байна гэсэн үг. Тэгэхээр энэ зэрэг тэр бүгдийг ингээ босгоод оролдоод байж байгаа юм. Нэг өхөр авсан юм тий нэг үнэ. Тий, нэг өхөр аваад. Тэгээд тэр их сүүх чинь ямар нэгэн байдлаар Өдөрт хэд гардаг? Үжүүлж болохгүй. Өдөрт өглөө орооныхоо самд 15 20 30 литр гараа авчих юм биш. Өдрийн. Тий. Тэгэхээр зэрэг тэрий чинь нэгээс илүү тоотойг бол бидний шингээж боловсруулж барахгүй байна. Тэгэхээр зэрэг цаашид бүр өргөжид төлөвлөхөөс ч одоохондоо зөвхөн хэрэглээндээ нэг цагаан эдээ ахуй хэмжээндээ бол ерөөсөө нэг өхрөөс үг бол хангалттай л нэг хүн боловсруулж гараг гүцэхгүй шүү. Одоо энэ өрөм ментер бол гачаа сайхан гарсан ба шүү дээ тий. Гарсан мэт эдний сүү тэгээд их өтгөн юм биш шүү. Нөхрөөс гарч байгаа сүү нь манай сарлагын сүү шиг юм байна. Өрөм авцсны дараа тэр доор нь тогтсон сүүнд үлдсэн сүү мүү маань болсон сүүгээд нэрлэгдэх сүү энэ төр маань тун өтгөн. Чи наран хийе. Цэцэг. Наран Бүх цэцэг. дараагаар дандаа Монгол хийсэн зүйлс. Наран хөө бас уурхад байсан уу? Болчихно. Би энэ урагшаа явж энданчудаас л адуу худалж авсан юм. Тэгээд тэгэхээр нууц биш бол адууны үн ер нь ямар шоу багцаа тий. гайгүй л үгүй юм биш шүү дээ. Нэг 7-800 энэ тэр байдаг юм л шүү дээ. Гайгүй юм шиг. Бол зэрлэг адуу бэлчээр нэлчээрийн тахлаад тэдний чинь зовоогоор дарчлагаад байдаг болохоор мустанг чинь өссөн газар замбраагүй өссөн. Тэгэхээр зэрэг тэр бүгдий чинь бол устгахгүй юу янз бүрийн одоо борлуулалт энэ төр дээр бол нэг асуудал байдаг юм. Тэгээд өрөөлийн монголчуудаа бас гуугаж идээд завж үрээд өрөөлөөр ноолмол энэ ирсэн ус амттай хийгээд идэх зэрэг. Тэгэхээр хүмүүст адууны хон боолт гэж өгдөг. Энд одоо ер нь уулзж байлж тэр ярьж хөөшүүлцүү. Хэл амтай хүүхд дагуулж очиж 8 хийсэн тэрээс бид ч бас яг юм да англи хэлмэл ердөө байхгүй. Тэсээ дэлхийд ганц монголоор ярьдаг улсууд болохоор ч мэдгүй. Тэдний юм яриад байгаа юм байна. Нэг тийм хэдийгээр уул усаа хүн шүтгэл баг. Гэхдээ саран даллаад овоонд мөргөөд аль эсвэл одоо хин нэгэн шүтлгээр энэ төр бол хүмүүс сайн болоод нэг балжихгүй байх гэж боддог юм байхгүй. Ерөнхийдөө хүн бол хөдөлмөрийн амт юм аа л гэж ойлгодог. Би ч одоо морь маягийн зүйл сонирхдаг тийм хүн шүү дээ. Бас нэг ганц нэг шүлгийн шатнууд бичтгэл байсан. Тэгээ одоо тарихтлогоо тийм орж ирж боллоо. Битсэн шүлгээсээ дөрөв мөрзөл уншаадах. Чин асаалттай. Дөрвөн мөрөө. Оо тийм бах. Дөрвөн мөр гэж юу? За нэг шилийн богддог шүлгээсээ нэг хэсэг юм. За газар алсын тэртээ ганц уул торойхон галбир гоён хүрлэг ганцаар зогсгомт сонхон зиллээ цэнхэр уулсын сүлдэн болж өндийсэн зээрийн ганцыг хөндлөлдөх эрийн харцыг торуулсан аавын ярддаг бор толгоон үлгэрт хаяа гардаг домогтой адуун сүлэн дахилга эрийн санчиг нэвстэй. За манай том охин Цэрэн Долгор гээд Монгол Улсын их сургууль олон улсын сэтгүүлчээр төгсөөд
Хавайд дах Бэргэмаа юу лээ дээ. Бэргэмаа их сургууль. Бэргэмаа л гэдэг. Их сургууль бас сэтгүүлч мөрөглөд төс одоо Ютад амьдарч байна. За дараагийн хүмүүс Зэрэн цогт чинь юу Улаанбаатарт хүнсний технологийн дээд сургууль төс хүнсний технологич мөрөглөлтэй. Гэхдээ одоо хүнсээрээ жаахан ажиллаж байгаад одоо Багнарын уурхайд ажиллаж байна. Дараагийн хүү Зэрэн тогтох бас Багнарын уурхайд Стүүрэн төгсөөл тоогчны мэрэгчлээ Багнарын уурхайд 70 дахь жилдээ тоогчнаар ажиллаж байгаа. Оо за за. Дараагийн баг охин Цэрэн Лампас одоо энд 10 жилийн сургууль сурч байна. Ятаа мэжин Бороват. Оо за за за. Одоо маргааш нашаа нэстэрэндээ амарцсан, угад амарцсан. Оо за за за. Энэ гэр хоногийн хэд түрүүн хэлчлээ. Хоногийн 100. А тэгтээ хэдэн хүн ч ирсэн Чөлөөтэй. чөлөөтэй гэрийнх нь үнэлж өөрийнхөө тэр аятай тухтай унтад сурсан дулаан тэр эгвдэг нугардаг орд өмсгөр байх нөгөө тийм юмудаа авчираад гэр бүлийн гишүүдээ өөрсдөө боломжоор тул одоо чөлөөтэй өөрснийхөө сонголтоор 100 бол хаяагаа шуугаад энэ үгээр зулчих гэхэд бол боломжтой юм шүү. хаяа шуугаад сайхан Монгол гэрт нэг агаар салхинд хаяанаа салхинд сайхан унтдаг да Монгол. Даалуудаа Тийм маягаар унтаж амрыг гэхэд боломжтой. Тэгээд одоо 100 бүр шумаад авахгүй тор авдаг. тэр боломжийг тийм үү. Тэгээ шумаад авахгүй. манахаас л олох шүү дээ. Гой дулаахан гэдэг тийм Манай хүчтэй. өөрөө бас 100 хийж байгаа тийм энд 100 хийсэн одоо гадаа нэг хийсэн байна. Тийм үү. Одоо нэг хүмүүс маань нэг алуун газар нэг 10 хэдэн хүнтэй саяны өнгөлт нэг алуун газар нь 15 хүнтэй гэж. Тэгээд дэрнэ хэрэн тэгэл хоньны махаа аваад ирнэ гадаа ингээл харах бадаг юм. Гадаа галт. Оо за 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 өөрөө ингээд пишн суухаа хийждэг. Нөхцөл байдлын үрдүүлээд тэгээд хэрв бүр одоо олон хүн амтан цоглох зунаас ингээд бүр өргөн дэлгэр болгоод боломжтой сайхан нөхцөл нь бүрдээд ирэх юм бол нэг 10 хантай гэр байгаа тэр мэрийг бариад ингээд одоо хүүхдийн үстэйг Монгол гэрт үргэх ч юм уу Төрсө өдөр найр одоо Монгол гэртээ энд ёсолж байгаа олон залуучууд байгаа шүү дээ тэр бүгд ингээд ёслогоо мослогоо Монгол гэртээ ингээд аргал тулгын галд хийх юм тэр ийм нөхцөлийг цааш үржүүлэх Монголоос дахиж энэ одоо авдар сав ахуй тулга аливаа юмыг татаж авчирч тэр энийг хөгжүүлж өргөжүүлэх ийм боломжууд бол байгаа юм л да. За Өрмөө одоо нэг юм энэ грамс 400 грамм болж байна лээ. Тэгээ $25 зарж байгаа. Тараг бас ингээ 20 литрээр дээр явж байгаа. Төврөө нэг таньдаг хүүхдүүд дээр авчиж зараад байгаа. 7 хоногт нэг удаа зөөр хийж байгаа. бэлгийн тараг сайхан. Сайхан хэлгээд. Бидэнтэй хамтарч ажиллах ийм байгууллага хувь хүн байдаг бол бид өхөн одоо нээлттэй. Одоо нараа маань ингээд сайлантаа гарч байна. Тэгтээ тий сая миний харж байхад бол энэ сайл идэ будаа хийдэг газар сав суулга ер нь их хэрэгтэй юм шиг байна тий. Ядаж энэ сүүнийхээ хаях гээд байгаа галлооны саваа тий болно үстэй тэр сүүний сав тий сүүнийхээ тэр савыг тэр чи юулээл хоосон цэвэрхэн багж нэг усаар зайлчаад чуулсан бариад ирээрээ гэж хэлмээр юм байна. Тий. Тэрч бас нэг Цагаатаа авахтаа өөртөө болжгүй савтаагаа ирж байгаарай. Тийм байна тийм ээ. За тэгвэл тэгээд сайлантаа гарах уу? За тэгээ. За тий за. За. Нөгөө хүн мөрөө дуудаад байгаа юм байна. Тэгж чинь. Нараа саал яа. Энэ үүрээр дуудаад гэдэг чи битээ Тийм үү? даваа гэдэг. Хин гэлээ танаа үнэгээ чинь. Мавья. Мали. За мали руу очив. Нэг мали чинь нараа гэдэг дуудаад байна. Тэг чинь. Энд очоод агтдаг. Тийм байна. Тийм нэг мал очдаг юу. Мали. Шинэхээр засаад гэнэ мали гэдэг. Ингээд зөөрхөн би нөө цэцгээр ингээд момент тасалдаг. Оо за за за. Тэгээд бэлэн нараад ирэхэд заримдаа пасандэр хэвчүүл угаанаа гэж байна. Тэгээд эвтрээд хөдөлгөн. Монтог одоо 78 гарна. Йоо. Өөр гарна. Нараа ингээд хараа зүүн өөр асарч байгаа дэвсгээр. Тийм байна. Оо тийм биш хөрх юм. Одоо ингээд саад байгаа тавхад өөр ооч. Тэгээд Зүгээ их хөхөд туглана яах вэ? тугал цацгаал. Тийм үү? Цацгаалдаа маш хурдан хэмжлэгэнд оруулахгүй тугал айгүй хурдан өгдөг юм. Тийм үү? Тэгээд хэрэг тугал өгөх юм бол их нь систем өөрөө дөрдөөд нулимс нь хаачаад амар хэцүү хөөхд хахад туглаа нийлүүлээд яаж явдаа загнуудаар аюул болдог гэсэн. Малыгаараа юу яриад байна гэсэн шиг бүр наашаа харцсан. Тэгээд малыг ухаантай туглаа өгсөн бол тэгээд өнгөрөө систем өөрөө бичгнэл нүднээс нулимс хаачаад гэрийн гадаад гүйж ирээд зэлрүүгээс гүйж очиод гэсэн. Ингээд нэг юм гуйгаар энэ 18 литр хөвөн хад гэдэг чинь 8-аас гарчиж байгаа. Айгуу таарах хоослоо. Сайхан цуцаа. Одоо
сая хийчихв эсвэл хөлдөөцсөн юм шүү. Хөлдөөцсөн. Би нэг захиалгаар хоол гаргадаг болохоор. За. Бэлээ хөлдөөстэй. Би нэтгэд их гоё салат байлаа. За тооны бууз гоё яана. Стогоёс. Зүйдээ идэл өдөг жөгөөд идэх. мах үгүй. Өө тийм үү? Тий. Яна танах Гоё энэ гол маягаар. талхай барьдгийг би одоо сонирхоод асуугаад байгаа юм л да. За эндээ бас нэг өөрөө ингээд хүн хүлээж авахар тогтчулсан юм биш үү те? Гэрт хэрэг багтахгүй нэг албан газруудаас ирнэ захиалгаад байна. Тэгээд гэрт багтахгүй бол бүр аргаад бол одоо ингээд. Аха энэ бэлтгэсэн өрөөндөө ингээд авах нь шүү дээ. Ингээд уусмсаа. Өглөө бусан чи ингээд цов хийчихжээ. Тэгээ өөрөө нөгөө талхай барьдаг энэ доор ингээд барьсан талханд гачин гоё шинээр мэдээж нөгөө өрөн мөрөн энэ ингээд билээ. Энд чинь юу байгаа вэ? Тий. Энд нөгөө мах чанж өгсөн. Нөгөө мах нь бас хийрээ. Нэгээс хаагаад нөгөө хон мармалаа. Сая үнэгээ саадсан уу? Энэ агаар төстэй нэг нам унтчихна. Тий нам унтаад хүмүүс агаар өстэй гоё шал өөр юм би хатан гоосоо. Би гэртээ болох дуртай. За ингээд харуугийн нэг сайхан өдөр эхэллээ те. Өнөөдөр сайхан өдөр болох нэ. Хүмүүс их дараад энэ мотод идэв. Тийм байна. Тийм байна. Тэ цаана мотелтэй. Энэ байшин бас та нарын Тий газар дээр ингээд авсан зүйл. газартаа ингээд энэ хоёр давхар байшингаа энийг бас янзлаад хүмүүс оруулчих болох юм тийм ээ. Өөртөө өнөөдөр засвар жишиг орсон натаа бай. Тэгээд эндээ хүмүүс аваад яг зөв энэ хавчин ингээд яваад. За баярлалаа бас ихчээ. Манайх ирсэнд баярлалаа. Тэгээд ахиад ирээрээ. За Монголчууд бүгдээрээ ирээрээ. Манай гэр гэмфтэр жамраарай. Майхан савтагаа ирж хилээтэй шүү. ятгаа наадмаар гоё юм ээ тий. Тийм гоё. Тий. Цагаагаар бас дулаарч яана гайгүй. За хоол унд их сайхан байлаа. Үйлчлэг их сайхан байлаа. Их баярлалаа шүү нараа. За сайн сууж байгаарай баярлалаа.